гишүүдтэй бүгдэнд энэ өдрийн мэнд төргий. Бид бас 92 оноос хойш батлагдсан үндсэн хууль анх удаага ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай энэ үндсэн хуулийн заалтыг одоо хэрэгжүүлэх гэж анх удаага бид итгэл үзүүлэх тухай ярих гэж байна. За нэгэнт одоо ерөнхий сайдын бас өөрийнх нь хэлж байгаа зүйл дээр сонгодог парламентын асуудлыг нэлээдгүй ярьж байгаа. Тэр ч утгаараа би бас энд сонгодог парламент гэдэг утгаараа бид ерөн энэ санал хураалт асуулах энэ төр бол нэлээд дэлгэрэнгүй нээлттэй ярих хэрэгтэй гэж бодож байгаа. Ерөн бидэнд одоо байгаа нэг чухал зүйл бол бид ард түмний төлөөлөл бид ард түмдээ дөнгөж тавилах хэрэгтэй. Сонгогдсон тойргийнхаа иргэдтэй очиод уулзахдаа бид яаж саналаа өгсөн бэ гэдгээ ил тод ярьдаг ийм соёл сурмаар байна. Дандаа ордны хөшигний ард явдаг ийм ус төр хийдгээ болцгоё. Илэн далангуу хэн ямар гишин өөрийн ямар байр суурьтай байгаа гэдгээ ил тод ярьж сурдаг баймаар. Энэ бол улс төрийн нэг том соёл болох баха гэж бодож байна. За тэр ч утгаараа би бас одоо зарим энэ ерөнхий сайдын ахалсан засгийн газартай холбоотой зарим зүйлийг бас шүүмжлэмээр зүйлүүд зөндөө. Тухайлх юм бол эрүүл мэндийн салбар өнөөдөр ямар байдалтай болчиход байна. Би ерөнхий сайдад бодлогын олон баримт бичгүүдийг бас танд хэлж ярьж шүүмжлэлтэд хандаж байсан. Шударгаас тогтоох том үйлс нь эрүүл мэндийн салбарт лав тогтоогдог. Авилгачныг авилгачнаар солих, эрүүл мэндийн салбарын сан хөмрөг хоосорсон, эмч эмнэлгийн ажилчид цалин хөлс нь хүрхээ болсон, квот тогтоодог, иргэд эмнэлэгтэр очиод эмчилгээ хийх боломжгүй болсон. Энэ бүхэн бол ерөөсөө энэ тогтолцооны том алдаа байлаа. Одоо таны засгийн газарт байгаа шадар сайд хүртэл хэлж шít. Дамын 8-чтаас салаагүй цагт эрүүл мэндийн салбар өөрөө эрүүл болохгүй гэж үгэлж шít. Энэ нөхцөл байдлыг арилгах гэж би өөрөө хүртэл одоо эмийн сонсголыг ахалж ажиллаж эрүүл мэндийн салбарын өвчнийг онцлоод эмчлэх жорыг хилээд өгсөн шүү дээ. Одоо хэрэгжүүлсэн юм байхгүй. Одоо ингэж байж байгаа байдал, нөгөө баахан эмийн чанаргүй байдал, тэр битгий хэл түүхийг энэ хөлдөө шингэнийг хүртэл тусал хийчихсэн ийм байдалтай байж байгаа явдал бол энэ эрүүл мэндийн салбарт үнэхээр шударгаас тогтсон уу гэдэгт эргэлзэхэд хүргэж байна. Тийм учраас бид ерөн бол одоо энэ салбарын ялангуяа эрүүл мэнд боловсролын салбарыг том мега төслүүд ярьж болно. Тэгэхдээ энэ том хоёр салбараа бид хайж яагач болохгүй. Эрүүл хүн байж ээж Монгол улс маань хөгжинэ. 25 оны төсөв ярьж байгаа зарим нэг албан тушаалтнууд эрүүл мэндийн салбарт дэмий хөрөнгө оруулалт хийж явах ерөн хэрэг байна уу гэдэг үг хэлж ирсэн шүү дээ. Таны кабинетэд ажиллаж байгаа зарим албан тушаалтнууд эрүүл хүн хөдөлмөр хийж татвар бүрдүүлж Монгол улсын төсвийг бүрдүүлж байгаа шүү дээ. Хэв нэг эрүүл мэндийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт нь хідэн цемент байшинд оруулж байна. Өр өгөөжгүй байна гэд хэв нэг хэлээ сууж ирсэн. Энэ бол арай хитэрсэн дэндүү тийм зүйл ярьж ирснийг би зориуд сануулж хэлмээр санагч. Тийм учраас би бас өөрийнхөө сая хэлсэн үгэндээ сонгодог парламентыг бүрдүүлэх тал дээр их хурлын гишүүд манай энэ 126 гишүүд бол нэг тийм айж ичээд эмээгээд үзэл бодлоо хэлэхээс айгаад байгаа зүйл байхгүй гэж бодож байна. Шударга хэлэх усуу зөндөө байгаа. Тийм учраас би бас одоо энэ сонгодог парламентын нэг үлгэрэл болоод санал хураалт нээлттэй байгаасаа би итгэл үзүүлэхгүй гэдгээ шууд хэлчихье.